За сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ Word, Excel, PowerPoint програмууд дээр жигсаалтыг хэрхэн дугаар өгөх талаар үзье. За жигсаалтын дугаар нь ерөнхийдөө 3 төрөл байдаг. Нэгдүгээрт нь л одоо тэмдгээр дугаарлах, хоёрдугаарт нь дистралуулсан буюу 1 2 3 A B C хвчлэн дугаарлах, гуравдугаарт нь болохоор агуулга үүсгэх буюу 1-1, 1-1-1, 2-1-2 ч гэх мэтлэн одоо нэг хуулийн зүйл залтыг дугаарладаг. Тэр дугаарлалтыг яаж хийх вэ? Тухайн дугаарлалтууд дээрээ өөрчлөлтүүдийг одоо хэрхэн хийх талаар танилцъя. За нэгдүгээрт нь бол тэмдгээр дугаарлах. Тэмдгээр дугаарлалт хийхдээ бол 3 програм дээр мөн адил. Ерөөсөө Office-ийн багц програм дээр бүгдэн дээр нь адилхан. Хүндэсний параграф хэсгийн bullets гэсэн команд шиг тэмдгээр дугаарлахтаа хүндэсний параграф хэсгийн bullets. За ингээд тэмдгийн дугаарлалт мэдээж бэлэн байгаа жагсаалтаас оруулаад өгнө. Бэлэн байгаа жагсаалт. Чиний хийх гэж байгаа ажилтай болон одоо агуулгатай чинь бэлэн жагсаалт тохирохгүй байх юм бол өөр зургаар ч юм уу өөр тэмдгээр дугаарлах шаардлага гарах юм бол bullets дээрээ дараад define bullet гэсэн сонголт руу орно. За ингээр дараах цонх нэгдэнэ. Энэ цонх. За энэ цонхон дээрээс define bullet гэсэн цонхон дээрээс symbol гэдэг маань тэмдэгтээр дугаарлал. Picture гэдэг бол зургаар дугаарлаж өгөх жагсаалт юм. За font гэдэг бол мэдээж фонтын тохируулж өгөндөө дугаарлалтыг зүүн баруун талд нэх үү тухайн дугаарлалт маань preview хэсэгт хэрхэн орж байгааг харагдана. За ингээд дугаарлалтаа хийж өгөөд окей дарснаар бидний жагсаалт бол дугаарлагддаг гэж байгаа. Тэмдгээр дугаарлагдана. Хоёрдугаарт нь дистралуулан дугаарлах. Тэгэхээр нөгөө 1 2 3 A B C гэдэг дугаарлал тийм ээ. Тоо болон эсгээр дистралуулж дугаарлал. Хүндэсний параграф гэсэн хэсгийн numbering гэсэн командыг ашиглан numbering. За мэдээж бэлэн жагсаалтаас дугаараа хийгээд өгнө. За тэгвэл энэ set numbering value гэсэн команд ямар үүрэгтэй вэ? Numbering дээр дарахаар. Set numbering value гэдэг нь бол дугаарын эхлэх дугаарыг өөрчилнө. Бид нар 1-ээс 5 хүртэл дугаарлаа эхний жагсаалтыг. Дараагийн жагсаалт 2 хуудас алгасаад одоо 3 дахь хуудсан дээрээс эхэлж байгаа тохиолдолд 6 гэж дугаарыг эхлүүлэх шаардлагатай үед дугаар 1-ээс эхэлсэн тохиолдолд одоо эхлэх дугаарыг set value 2 хэсэг дээр өөрчлөлт одоо 6 гэсэн дугаараа оруулж өгөөд окей дарснаар бидний жагсаалтны эхлэх дугаар өөрчлөгддөг байж байгаа. За энэ бол маш түгээмэл ашиглагддаг команд байж байгаа. За дараа нь агуулга үүсгэж дугаарлах. Энэ бол нөө хуулийн зүйл залт хамгийн том жишээ нь бол 1-1 нэгдүгээр зүйл. 1-2, 2-1 2 ч гэдэм үү те. За энийг бол хүндэсний параграф хэсгийн multi-level list гэсэн командаар хийж өгнө. Multi гэдэг үг маань өөрөө олон төрөл гэсэн үг тийм ээ. Level гэхлээр шатлал list олон төрлийн одоо шатлсан жагсаалт гэсэн утгатай байна тийм ээ. За эндээс болохоор multi-level list дээр дарахлаар change list level гэсэн команд. Нөгөө 1-1 эсвэл 1-2-2 ч гэдэм ингээд шатлалынхаа үеийг тодорхойлж өгдөг команд change list level гэдгийг бол заавал ашиглана. За одоо бүгдээрээ Word програм дээр тухайн одоо дугаарлалтуудыг тус бүр дээр нь хэрхэн хийх талаар үзэж сонирх юм. За жагсаалтад дугаар өгөх тийм ээ. За биднэрт ийм жагсаалт байна. Компьютерийн бүтэц. Програм хангамж, системийн програм хангамж, хэрэглээний програм хангамж, програмчлах програм хангамж гэдэг ингээд байна. За мэдээж энийг дугаарг болгох чинь нүүн гэдэг. За тэгвэл бүгдээрэнд нь ижлээр тэмдгээр дугаарлалт өгье. Хүндэсний параграф хэсэг гэж энийг хэлдэг. Хүндэс минь өөрөө 5 хэсэгтэй тийм ээ. Clipboard, font, paragraph, stylus, editing. За тэгвэл параграф хэсгийн bullets гэсэн команд. Тухайн командн дээр маусыг удаан байршуулахлаар доотлолт нь нэр нь гарч ирэн дөрвөлжин бокс буюу хайрцаг нэр bullets. За арын сум дээр нь дарлаа. Бага загварууд маань эдгээр гэж. За энэ загварыг сонгол. Хэрвээ энэ загвар миний одоо ажил тохиромжгүй байх юм бол өөр загвар оруулж өгч үзэх юм бол арын сумын дээр нь дарлаа define new bullet. За бидний түрүүний PowerPoint-ээр харуулсан зураг гарч ирж байна тийм ээ. Symbol гэдэг дээр дарлаа. За хамгийн их одоо symbol буюу тэмдэгтийг агуулдаг одоо font бол мэдээж дээрээс font гэж юм. Winged Inks байж болно. Эсвэл symbol гэсэн font байж байгаа. Энд дээр бичээд өгсөн ч болно, дээш нь гүйлгээд өсгийн дараалалаар хайцсан ч болно. Symbol гэсэн font байж. За эндээс ингээд тэмдэгтүүдэд хайж болно. Ямар тэмдэгч хамт хэрэгтэй байна тийм ээ. Тэр хэрэгтэй тэмдгээ хаагаад байна. За Winged Inks дээр бас маш олон одоо тэмдэгтийн төрлүүд байж идэг. Эндээс ашиглаж байна. За ингээд дээш нь явах сумаа гүйлгээд одоо тэмдэгтээ гаргаад ирж болно гэсэн үг. За бид нар одоо нөгөө компьютерийн системийн талаар явж байгаа учраас компьютерийн зураг авч тэмдэгт авч. Окей дарлаа.
За зүүн үү баруун уу голд нь уу тий right гэх юм бол ингээ баруун тийш байгаа юм. За left-д дарлаа. Зүүн рүү текст рүү илүү орох юм тийм ээ. За ингээ окей дарч. Тэгэхээр бидний тэмдэгтийн өмнө дууг жагсаалтын мэн өмнө нөгөө компьютерийн зураг маань ороод ирчихнэ гэсэн үг. За тэгвэл зүгээр зургаар дугаарлаж үзье хэвлээ. Define bullet дээр дарлаа, picture гэдэг дээр дарлаа. За хэрвээ нөгөө онлайн үед одоо ингээд интернетээс бас зураг хагаад тавьж болно. Энд бол ажиллах хэсэг одоо офлайн байна гэсэн залтыг гаргаж байна тийм ээ. Интернетээс яах вэ, компьютероос яах вэ? За from file өөрийнхөө файлаас. За picture руу орё. Sample picture бүх компьютер дээр байдаг тийм ээ. Sample picture-ийн зургууд бол бүх компьютер дээр байдаг. За эндээс хэдүүлээ пингвиний зургийг авъя. Пингвинс зургаа сонголоо, insert дарлаа. За тэгэхээр зураг маань энэ preview хэсэгт харагдчих. Окей дарлаа. За энэ ах ингээд жагсаалтыг бол тэмдгээр дугаарлах процесс үл юм байна. Эхлэх тэмдээ одоо тэмдгийг өөрчлөх, зургаар өөрчлөх, тэмдгээр өөрчлөх гэсэн юм байна. Эсвэл бэлэн сонголтуудаасаа сонгож өгч болох. За ингээд дугаарлалт орсон байгаа үед бол build хэсэг маань одоо цэнхэр өнгөөр тодорч харагдчих. За тэмдгийн дугаарлалтыг оруулахгүй гэх юм бол жагсаалтын гарын сүмдэр дараад нүүн гэдгийг дарахлаар тэмдгийн дугаарлалт маань халах. За тэгвэл одоо хэдүүлээ 2 дахь дугаарлалт буюу дистрал болон дугаарлах. 1 2 3 1 2 3 маань цэгтэй, ардаа хаалттай, эсвэл ром тоогоор ABC том үсгээр, жижиг үсгээр гэдэг юм. За эндээс бол дурын сонголтоо өөрөө сонгож байна. 1 2 3 гэсэн сонголтыг сонгож байна. За тэгвэл компьютерийн систем програм хангамж гэсэн CPU одоо хэсгийг хэдүүлээ эхлэх дугаарыг өөрчлөе 7-оос. Програм хангамж гэдэг үгний урталт маусаа байрлууллаа. Number командынхаа арын сүм дээр дарлаа. Доошоо яваад хамгийн доотлолт нь set numbering value. За энд start new list эхлэх дугаарыг өгөх тийм ээ. Үргэлжлүүлэн дугаарлах гэдэг бол 2 дахь сонголт байна. За энэ дээр set value 2 гэдэг дээр хэдүүлээ эхлэх дугаараа хийж өгөн 6 гэдэг л. Окей. Тэгэхээр нэгийг орхоод 6 7 8 9 гэдэг. За энэ одоо 3 дугаар хуудсан дээр байж байгаа. Нэгдүгээр одоо жишээлбэл 1-р хуудсан дээр 9-өр дууслаа гэх юм бол 3 дугаар хуудсаа 10-аас эхлүүлэе гэж үзье. Эхний дугаарыг 10-аас гэж үзье. Энийг 3 дугаар хуудсан дээр байгааг төсөөлөөд энийг 10 болгоё гэх юм бол set number value 10 гэвчлээ. Окей дарлаа. За гэх мэтчлэн ингээд дугаарлалтыг эхлэх дугаарыг өөрчилж өгч болдог. За тэгвэл дараагийн сонголт. Одоо хамгийн эргэлзээтэй сонголт гэж үзэж болно. Нөгөө нэг хүмүүс ерөнхийдөө агуулга ус гэж дугаарлахтаа дандаа буруу дугаарлалт эсвэл урталт нь 1 цэг гэж бичээд одоо энтер дарах ч юм уу те тэр зарчмаар яваад дугаарлалтыг өгödдөг. За хамгийн компьютерийн бүтэц гэдэг бол 1-р юу байна? Одоо дугаарлалтыг авах байж байгаа. За multiple list дээр дарлаа. Энд дээрээс л одоо 1 1 1 гэсэн дугаарлалтаа дугаарыг сонгоод энийг. Тэгвэл програм хангамж гэдэг бол 1 1 гэсэн жагсаалтыг авна. Дахиад сонгоод өглөө. Дахиад 1 гэдээ ороод ирж байгаа. Энэ дээр болохоор change list level гэдгээсээ үеэ сонгоод. 1 1. За тэгвэл энэ системийн програм хангамж, хэрэглээний програм хангамж, програмчлах програм хангамж гэдгүүдийг бүгдээрингийн 1 2 3-г ороод иж байгаа. Эндээсээ одоо үеэ сонголоо. 3 дугаар үе. 1 1 1 1 1 2 1 1 3 гэдэг ингэ сонгоод өгч байна. За эсвэл одоо эндээс хэрэглээний програм хангамжийг дахиад дараагийн үе рүү шилжүүлэх юм бол энд increase indent гэсэн командыг дарахлаар 1 1 1 1 болчихно. Уршаа дарахлаар 1 1 2 гэдэг. Энийг аршин дарлаа. Ингээ хойшоогоо шатлал нахиад байдаг. Disgrace indent гэдэг дээр дарах юм бол уршаа шатлал нь явдаг 1 1 3. За одоо тэгвэл 1 2-ыг үүсгэе. 1 2. 1 2 дээр техник хангамж гэж бичээдвэл. Техник хангамж. Change list нь 2 1 2. Ингээд 1 2 ороод. За доошоо техник хангамж дотроо оролтын төхөөрөмж. Гаралтын төхөөрөмж гэж. За оролт нь болохоор техник хангамжид багтж байгаа учраас 1-ийн 2-ийн 1 болох хэвээр. Increase indent дээр дарлаа. 1 2-ийн 1. Гаралт мөн оролттой адилхан үүрэгтэй. 1-ийн 2-ийн 2 байх хэвээр. Increase indent дээр дарлаа. За тэгвэл оролтын төхөөрөмжид юу юу явагдгийг дотор нь дахиад салаалуулаа явчих.
оролтын төхөөрөмжийн дотор за гар өгөгдөл оруулах хэрэгтэй тийм ээ. Хулгана. Тэгээд ингээд оролтын төхөөрөмжүүдэд дотор нь салаалууллаа. За гарыг дахиад аршин гаргалаа. Нэг үе нэмлээ. Хулган дээрээ нэг үе нэмлээ. Ингээд чагсаалтыг л агуулга үүсгэж дугаарлана гэдэг нь энэ процессор явдаг байна гэсэн. За гаралтын төхөөрөмжийн дор энтер дарлаа. 1-ийн 2-ын 3 гараад ирлээ. Increase index гэсэн команд нэрээр дарлаа. 1-ийн 2-ийн 2-ийн 1 гэ гараад ирлээ. Гаралтын төхөөрөмжөл delete. За энтер дарлаа. 2 дээр нь болохоор printer гэдэг. За гихмитчлэн агуулга үүсгэж дугаарлаж болох нэ. За ингээд Word дээр ч тэр Excel дээр ч тэр PowerPoint дээр ч тэр одоо агуулга жагсаалтад бол агуулга үүсгэж дугаарлалтыг өгөхдөө тэмдгээр дугаарлах bullets гэсэн командыг дистрал болон дугаарлахтай бол numbering гэсэн командыг ашигладаг байх нь харин агуулга үүсгэж дугаарлахтай бол multi-level list гэсэн командыг ашиглах нэ. Энэ байна одоо бидний үзэж судлах Word, Excel, PowerPoint, Publisher гэх мэтчлэн одоо Office-ийн бүх багц програм дээр эдгээр дугаарлалтууд нь одоо ижлэр хийгддэг гэдгийг маш сайн санаж авах хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. 3 командаа гэртээ давтаж одоо ямар нэгэн өгөгдөл дээр жагсаалт дээр туршиж үзээрэй.